Германы уулчин Хенрих Харрерийн амьдрал ямар ч адал явдалтай зохиолоос сонирхолтой. Энэ хүний амьдралын ном Альпийн нурууны хойд ангирын Эйгрийн ханаас ихтэй гэж хэлж болно. Альпийн нуруугаар аж төрөнд суудаг ард олны дунд Үхлийн хан гэж нэрлэгдсэн Эйгрийн хан бол зарим газраа 90-с ч бага хэмээн налуутай эгц завчим халил юм. Энд их олон хүн осолдож байснаас 1936 оны осол үнэхээр аимшигтай. Тэр жил Тони Курц, Андреас Хинтерштойсер, Вилли Ангерер, Эзи Рейнер нарын дөрвөн уулчин амиа алдсан бөгөөд Тони Курц ёстой л аврагдахын даваан дээр хальж унсан эмгэнэлт түүхтэй билээ. Энэ осол Австри, Герман, Швейцарчуудын анхаарлыг татаад зогсохгүй уулчдыг ёстой л цочроожээ. Өнгөрсөн зууны 30-аад оноос ихтэй уулын спортод тухайн үед маш олон хүн дурлаж байлаа. Гэхдээ 36 оны аимшигт ослоос хойш Эйгрийн ханад авирахыг хориглож энэ ханаар авирах ямар ч боломжгүй гэж үзжээ. Гэлээч энэ хориг төд удалгүй ердөө жилийн дараа цуцалж уулчид 2-3-аараа тийш авирч оргилд нь хүрэхээр зүтгэж байлаа. 1937 онд Итали Австрийн уулчдын хэд хэдэн баг Эйгрийн ханад авирах гэж оролцсон ч бүтэлгүйтсэн юм. Ингээд 1938 оны 6 сард Австрийн уулчин Хенрих Харрер найз Фриц Каспарагтайгаа Эйгрийн бэлд ирснээр энэ сонирхолтой түүх маань эхэлж байна. Хенрих Фриц хоёр тэр жилийн өвөл Эйгрийн ханууд авирахаар шийджээ. Грац хотын их сургуулийн геофизикийн тэнхимийг дөнгөж дүүргээд байсан Хенрих газар зүй судалж уулын спорт, уулын цанаар идэвхтэй хичээллэн тун чадалтай тамирчинд тооцогдож байлаа. Тиймдээч 1936 оны Олимпийн тоглолтод Австрийн слаломын багийн бүрэлдэхүүнд багтаж эсрэгэн жил нь буюу 37 онд уулын цанаар оюутны дэлхийн аваргад төрүүлжээ. Фриц тэр хоёр бэлтгэл хийж байхдаа танилцаж хамтдаа уулын цан мөн тухайн үед эд түгэж байсан уулын авиралтаар хичээллэх болжээ. Их сургууль төгсөхдөө Хенрих хэд хэдэн ууланд авирч оргилд нь гарсан ч түүнийг яг мэрэгжлийн уулчин гэж хэлж арай л болохгүй. Гэхдээ сурвалжит язгууртнуудаас ихтэй уулын спорт, мэрэгжлийн спорт болж хөгжиж эхэлж байсан тэр үед ерөнхийдөө мэрэгжлийн гэхээр уулчид арайхан төрөөгүй ээжээ. Ингээд хоёр залуу 38 оны 6 сард Альпийн нурууны давшгүй нэгэн хэсэг Эйгрийн бэлд оргилууд нь хараа сунган зогсож байлаа. Олон хүнийг авч утсан Эйгервендийн гадаргуу цас нурсаар байгаад бараг мүлгэр болсноос гадна нээлттэй мөсөн хужлагтай, дунджаар 75 хэмээн налуутай, зарим газраа 90-с ч их хэмээн налуутай, цас чулуу маш их нурдаг, цаг агаарын хувьд тун тогтворгүй учраас авирахад асар их аюултай бөгөөд тэр хэрээр авирч чадсан нь үнэндээ ардын баатар болж алдрын оргилд гарах байлаа. Хенрих Фриц хоёр бэлтгэл хийж авирахдаа нурсан хэсгийн дээхэн талын агуйд нөөцтэй үүргэвчээ үлдээгээд 7 сарын 21-нд оргил өөд тэмүүлцгээв. Тэр өдөр хоёр найз уулын бэлд нутаг нэгтээ Рузи Фрайс, Лео Бранковски хоёртой тааралдаж дөрвүүл хамтдаа оргил өөд авирахаар товолжээ. Үүргэвчээ үлдээсэн агуйд хүрвэл Эйгрийн оргил өөд авирч байсан Германы өөр хоёр уулчин Андреас Хакмайер, Людвиг Фьоргнер амарч байлаа. Эйгрийн хан уулчдыг ёстой л ховстон татдаг байжээ. Энэ оргилд хойд ангираас авирч гарах нь нэр төрийн хэрэг байлаа. Хакмайер Фьорг хоёр хэдийгээр 30 гаруйхан настайч олон оргилд гарсан чамгүй туршлагатай. Харрер Каспараг хоёроос хавгүй хашир тухайн үедээ л ахмад уулчид байлаа. Хакмайер ням гарагт би ихэвчлэн ууланд явж өргөцсөн хүмүүсийн цогцыг буулгаж ирдэг байлаа. Тэгээд нэг дэх хоёр дахь өдөр ажилдаа явахгүй. Яагаад гэвэл амралтын өдрөө ууланд авирч бас дугуйж игээд жигтэйхэн ядарчихна. 3 дахь өдөр өнөө хүнийхээ ажил явдалд оролцсон. 4-5 дахьд харин амарч ням гарагт ахаад ууланд гарахтаа бэлдэн шүү дээ гэж ярьдаг байсан болохоор мэдээж ажилдаа удаан тогтсонгүй хаалгадчихжээ. Түүний хамтрагч Людвиг Фьорг мөн баггүй туршлагатай 1934 онд Кавказын үдсгэлэн төгс Үүрба оргилд авирч 2 жилийн дараа 1936 онд Анел Кавказын Үүрбагийн умард оргилын баруун ангирээр өгсөж жилийн дараа 37 онд Эйгрийн ханы Рампа хэмээх хэсэг хүртэл авираад аюулгүй буусан нь чамгүй амжилттай уулчин болохыг илэрхийлж байлаа. Ингээд 6 уулчин цугласан өнөөх агуйда эргээд очицгоё. Хакмайер Фьорг хоёр тухайн үедээ л хамгийн чадaltaй уулчид байснаас гадна маш сайн тоноглолтой байжээ. Харин Харрер Каспараг хоёр дундаа нэг хуучин уулын дуталтай.
Тэр орой Андреас Хакмайер даралт хэмжигчээ харвал даралт багасч дээш харвал тэнгэр муудах шинжтэй байсанд буухаар шийджээ. Тэгээд ч Эйгрийн ханан дээр 6-гийн 6 хүн зэрэг гарвал маш осолтой. Зөнгөөрөө нурж байгаа чулуунуудаас гадна уулчдын хөлөөр нурах чулуу нэмэгдэх аюултай байлаа. Гэтэл Харар Каспарыг хоёр үргэлжлүүлэн авирахаар шийдэв. Тэр хоёр өглөө эрт гарч улаан илгэн хаданд хүрээд цааш хөндлөн зорчход Руди Фрайсийн толгой дээр чулуу унсанд түүнтэй нэг олсонд орж авирч байсан Бранковски Фрайстай хамт буухаар шийджээ. Ийхүү Руди Фрайс Лео Бранковски хоёр бууснаар авиралтаа өндөрлүүлж Эйгрийн ханан дээр Харар Каспарыг хоёр үлджээ. Хөндлөн зорчих тэрүүхэн хэсэгт нодон бэхэлсэн ос байсанд хоёр уулчин рампа хэмээх хэсгийг саадгүй давж хараацайн үүрэнд хөнгөн цайлаад ихний мөсөн талбарт гарав. Уулын гуталгүй Харар шат гаргаж өөрийгөө бат хамгаалж байсан учраас энэ хоёрын хурд нэлээд буурсан байлаа. Гэхдээ тэр хоёр зүтгэсээр үдээс хойш удаах мөсөн талбарт гарлаа. Үдээс хойш ууланд авирахад наранд гиссэн чулуунууд унах нь ихсэж үдээс өмнө авирахаас илүү аюултай болдог гэмтэй. Удаах мөсөн талбар бол Эйгрийн ханы хамгийн аюултай хэсэг учраас Харар Каспарыг хоёр тэндээ хоноод өглөө эрт үргэлжлүүлэн авирахаар шийджээ. Эхний мөсөн талбараас удаах мөсөн талбар руу хөтлөх хонглоор авирч явхад тэр хоёрын хувцас шалт норж үүр цайхад дараатлаа хөлдсөнч хоёр уулчин удаах мөсөн талбарт амжилттай хөл тавилаа. Тэгэхэд Каспарыг төрүүлж гишгүүр гарган хамгийн хүнд ачааг үүрчээ. Уулчид 5 цаг зүтгэн байж удаах мөсөн талбарыг давхад Каспарыг маш их цуцсан байлаа. Амсгийхээр суухад холбоотой хоёр өөр уулчин доороос маш эрчтэй өгсөж яваа нь харагдлаа. Урьдчилан ханан дээрээс буусан Хакмайер Фьорк хоёр тэнгэр цэлэмхэд оргил өөд зүтгэж Каспаркийн гаргасан гишгүүрээр маш хурдан авирч байлаа. Энд нэг зүйлийг сануулж хэлэхэд Австри, Швейцар, Баварын уулчид хизээнээсээ тун ширүүн өрсөлдөж байсан учраас Альпийн нурууны энэ цавчим ханаар анх хэн авирч гарах нь нэг ёсондоо нэр төрийн хэрэг байжээ. Эргээд харвал Хакмайер Фьорк хоёр Австрийн уулчдыг өмнөө оруулж гишгүүр гаргуулчаад өглөө нь өөрсдөө ёор ядралгүйгээр оргил гарахаар төлөвлөсөн мэт байлаа. Харар Каспарыг хоёрыг гүйцэж очсон германчууд та хоёр дэндүү ядарсан байна. Тэгээд ч тоног муутай болохоор оргилд гарч чадахгүй л болов уу гэж хэлсэн нь үнний ортой. Харар Каспарыг хоёр уулын гуталгүй, мөс зүсэгчгүй зөвхөн алхахтаа явжээ. Алхаар зохиж гишгүүр гаргахад их хэцүү, цаг их аавна. Гэтэл оргил бас ч гэж зайтай. Утгаар мөсөн талбар авирах аргагүй гэж үздэг байсан оргилын доохон талын цагаан Аалзгийн хэсгийг давах ёстой. Гэсэн ч австричууд буцахыг хүссэнгүй. Баварчуудаас ялгаатай спортын амжилт үзүүлэхээс гадна улс төрийн сэдэлтэй авирч байлаа. Хамгийн сонирхолтой нь энэ мөчид Фьорк ерөөсө дөрвүүлээ авирыг гэж хэлснээр дөрвүүл нэг холбоонд нэгдэж авирахаар шийджээ. Хожимо Хакмайер бид хоёр тэр хоёр залууг үнэндээ өрөвдсөн гэж дурсжээ. Ингээд 1936 онд Тони Курц тэргүүтээ 4 уулчинтай адилхан нэгнээ сайн танихгүй хоёр баг нийлж нэгдэн өрсөлдөх, тэмцэлдэх сэтгэлээ дарж аваад оргил өөд тэмүүлцгээв. Хашир туршлагатай, тоноглол сайтай Хакмайер Фьорк хоёр тэргүүлж уулын гуталгүй байсан Харарт хүнд ачаагаа үүрүүлээд дөрвүүл тун эрчтэй өгссөөр эндүү гутгаар мөсөн талбараар авирч рампа гэх хэсэгт хүрчээ. Өмнө нь уулчид рампагаас дээш гарч байгаагүй учраас дөрвөн уулчин чухам хаагуур өгсгөө мэдсэнгүй. Алхан бүр нь аюул эрсдлээр дүүрэн байлаа. Хэд хэдэн удаа хөл алдаж байсан ч холбоотой явсныхаа ачаар оргилд төтөлсөөр эхний хоёр уулчин цагаан аалзаар дажгүй давчхав. Дараагийн хоёрын хувьд энэ хэсэг нэлээд хүнд. Каспарыг төрүүлж гишгүүр гарган авирахад Харар дэгээ тогтоож хамгаалсаар өгслөө. Дараа нь зогсож суухын завсар ахаад нэг шүнийг авах ёстой байлаа. Тэр шөнө уулчид хоол хийсэнгүй. Цай чанаж уусаар гэгээ ороход оргилын өмнөх үүдэн хэсгийн ангарахыг туулахаар хөдөлцгөв. Ингээд тогтсон ёсоор Хакмайер төрүүлж гарн гинцэн Каспарыг хамгийн сүүлд холбоод хөдөллөө. Дээрээс цас ялимгүй нуурсаар. Тэгтэл оргил дээрээс хүн хашгирхан дуулдав. Гэхдээ уулчид хариу өгсөнгүй. Хариу өгвөл тусламж дуудаж байна гэж ойлгоод тэднийг оргилд гарсанд тооцохгүй байх магадлалтай.
Хойд талын их зэнгэрийг эс дооцвол харьцангуй налуу бусад талаас нь эйгрийн ханан дээр хялбархан гарах боломжтой гэхээр уулчны найзууд тэднийг оргил дээр хүлээж байсан бизээ. Ахиад л хүмүүсийн дуу. Тэгэхээр ухас хийгээд оргилд хүрчиж болох нь. Үдийн алдад Хакмайер үүдэн хэсгээр өгсөж байлаа. Тийхүү алдах ирэхгүй мацсаар 4 цагт хүслээ гүйцээж оргилд нь хүрснээр хүн төрлөختөн Альпийн нурууны бүх оргилд мөрөө гаргажээ. Оргил дээр 4 уулчныг найз нөхд нь ухтан авлаа. Ачааны хүндийг үрж, зам гарган тэргүүлж, оргилд хүрэхэд түлхүүр болсон Хакмайер ядарч цуцсандаа хөл дээрээ тогтож ядан байлаа. Гэтэл яг энэ үед тун сонирхолтой нэг үйл явдал болох нь тэрэ. Фриц Каспарыг амс хийж аваад үүргэвчнээсээ хас тэмдэгтээ далбаа гарган оргил дээр зоолчихв. Баварчууд дараа нь тэднийг ёстой энгэн чинээ санаагүй гэж дурсан нь бий. Хожмоос сэтгүүлчид тэднээс сурвалжлага авахад Хакмайер Харер хоёр оргил давирахтаа улс төрийн ямар нэгэн зорилго агуулаагүй гэж өгүүлжээ. Тийм ээ, 3 дугаар рейхийн боловсрол спортын яамнаас Фьорг тэтгэлэг олгож, тэр тэтгэлгээр Фьорг уулын зарим тоноглолоо авсан нь үнэн гэд Хакмайер надад бас янз бүрийн тэтгэлэг өгөх гэж байсан ч би төр засгаас хамаарах ямар ч хүсэлгүй байсан гэж хэлснээс үүсгэд оргил дээр өрнөсөн улс төрийн тоглоомд чухамдаа Хакмайер хамгийн их дургуйтсан бизээ. Оргилоос бууж ирээд 4 уулчин жинхэнэ ардын баатар болж одоо удахад Харер Каспарыг хоёр үндсэндээ улс төрийн зорилго агуулan оргилд авирсан байх магадлалтайч хожмоо энэ тухай ерөөсөө сөхөж байсангүй. Судлаад үзвэл SS-ийг байгуулмагц гишүүнээр нь нийлсэн Каспарыг Харерт нөлөөлж мөн SS-ийн гишүүн болгоод хамт авирснаас гадна уулын спортод үнэнхүү сэтгэлтэй түүнийг улсын орон Гималайг зорих экспедицийн бүрэлдэхүүнд багтаана гэж ам гарсан болов. Тэр үед Гималайн нуруу хувь уйлчдад нэг ясандаа хаалттай чадaltaй том улсын экспедицийнх нь хаа нэг тэнд хүрдэг байжээ. Ямар тач Харер эйгрийн оргилд гарахаасаа 2 сарын өмнө SS-д элсэж ахлах төрүүлж цолтойгоор авирчээ. Оргилд гарснаас хойш 7 хоногийн дараа 4 уулчин Адольф Гитлер хүлээн авч гарын үсэгтэй хөрөг зургаасаа гадна 36 оны олимпийн медалиар шагнасан түүхтэй. Германы төр үзэл сурталдаа энэ амжилтыг бүрнээ ашигласан ч тодорхой юм. Гэхдээ Харер үүнээс хойш Германд хэдхэн сар болохдоо SS-ийн Эдельвейс хорооныхонд ууланд авирах техник заажээ. Ингээд хэдэн сарын дараа хүссэндээ буюу Гималайд авирах Германы экспедицийн бүрэлдэхүүнд багтав. Тэр үед нацистын Герман уулын спортыг онцгойлон анхаарч байлаа. Сонирхуулж хэлэхэд 1939 оны тэр экспедиц албан ёсоор бол Гималайн нурууны 8000 метрийн өндөртэй Нанга Парбат уулнаа авирах даалгавартай байсан ч үнэндээ Гиммлерийн нууц тушаалаар нууц Шамблын орныг эрен сурвалжлах үүрэг хүлээсэн ч гэж ярьдаг. Ийхүү Харер хүслээ гүйцээж Гималайн өндөр улсын өргөн бэлд буулаа. Харер ч яхав Гималайд хүрдэг юм байж харин нөгөө 3 нь яасан бол Фриц Каспарыг дайнд мордож 1941 онд Унтершарфюрер, 44 онд Обершарфюрер цолтой болоод холбоотнуудад олзлогдсон 51 он хүртэл 20 ангид хоригдож байгаад 54 онд Перугийн Салкантай оргилын доохон талд цасанд дарагдан эрсэджээ. Баварын уулчин Людвиг Фьорг Германчууд зөвлөлтөд халтсан анхны өдөр буюу 1941 оны 6 сарын 22-нд ам алджээ. Харин оргилд гарахад хөтөлсөн Хакмайер олноос дөлж үндэсний социалист намд элсэх санал тавихад ч хүлээж авсангүй. Уулын спортлоод тэгтлээ хөөсөнгүй. Дайны дараа Баварын уулнаа хөтөж хийж Альп, Анд, Гималай нуруунд авирч Германы уулын цанын хөтчийн холбоог үндэслэн байгуулад 2005 оны 2 дугаар сард 98 наснда өөд болтлоо уулын аяллаа хөтчөөр ажиллаж байжээ. Одоо харин 1939 онд Гималай нурууны Нанга Парбатад тэмүүлсэн Германы экспедицийн тухай эргээд ярив. Тэр жил германчууд оргилд хүрээгүйч Зямрын хананд хөтлөх шин зам гаргаснаар оргилд хүрэх чухал алхам хийжээ. Экспедиц 1939 оны 8 дугаар сард өндөрлөж Карачи хотын бомбтад нутаг буцах хөлөг онгоцоо хүлээж байлаа. Гэтэл 39 оны 9 сарын 1-нд Дэлхийн 2 дугаар дайн дэгдвэ. Ингээд 2 хоногийн дараа 9 сарын 3-нд Их Британи улс дайнд нэгдснээр нутаг дэвсгэрт нь байсан Герман уулчдыг баривчлан олзлох нь тэрэ. Герман улс дайн зарлсныг уулчид өөрсдийг нь баривчилсан англичуудаас л сонсжээ.
Тэндээс Гималайн нурууны урд биелийн хорих ангид хүргэгдсэн Харар хорихоос яаж зүгтхаа бодож Гималайн нуруугаар даван төвдөд хүрэхээр шийдлээ. Удалгүй түүнд нэг захиа ирвэл эхнэр нь гэрлэлтэд цуцлуулах бичиг баримт дайж явуулсан байлаа. Нутагтаа буцаад очисон ч нэгэнт хүлээх хүнгүй болсон Харар ийхүү сэтгэл шулуудан хорих ангаас хэд хэдэн удаа оргосон ч баригдаж байлаа. Эцэст нь 1944 оны 4 сарын 29-нд Харар 3 хүнтэй хамт дөрвөл оргов. Гэхдээ тэр гурвын нэг нь л Харартай хамт төвдийг чиглэн явлаа. Энэ хоёр Гималайн нуруугаар бараг 2 жил буюу 20 сар зүдэн явсаар төвдөд хүрсэн түүхтэй. Туршлагатай уулчдын л туулж гарах энэ хүнд давааг Харар найз Петр Аушнайтертайгаа туулж 46 оны 2 сард хоёул төвдийн Лас хотноо хөл тавьжээ. Харь орноос хэдэн зууны турш хаалттай байсан Лас хот хоёр уулчинд ямархан санагдсныг хэдхэн өгүүлбэрээр хэлэхэд хэцүү. Эхэндээ хоёр уулчин цаашаа Япон руу гарч тэндээсээ Австри орондоо буцахаар төлөвлөсөн ч германчууд дайнд ялагдсан тул буцах замгүй ёстой л атсан шалаанд оржээ. Хоёр найз ийхүү төвдөд хэсэгтээ сууршихаар шийдээд Лас хотын чинээлэг нэгэн айлд буув. Гэрээ эзэн тэр хоёрыг өрөвдөн гэртээ суулгажээ. Харар тэдний цэцэрлэгийг арчилж, Петр харин инженерээр ажиллаж байлаа. Дашрам сонирхуулахад Петр Аушнайтерын амьдрал намтар мөн Харарынхаас дутуугүй сонирхолтой билээ. Ингээд нэг өдөр 10 настай далай лам Хенрих Харарыг төвдөөдөд тэшүүрээр яаж гулгадгийг зааж байгааг Бодалын ордны цонхоор олж харжээ. Төвдөөд тэшүүр гэж мэдэхгүй, тэшүүрээр гулгахыг хутганы эрен дээр гулгах гэж нэрлэж байлаа. Залуухан далай ламч тэшүүрээр гулгаж сурахаар Харарыг дуудуулан танилцжээ. Харар тун удалгүй төвдийн төрийн албан хаагч болж гадаад мэдээ орчуулах, үерийн аюултай тэмцэх ажлыг тэргүүлэх үүрэг хүлээж, цалин хангамж, хашаа байшин, адууны зүчээ тэр байтугай хэд хэдэн зарцтай болжээ. 4 жилийн дараа далай ламыг 14 настай болоход 37 тай байсан Харар багш нь боллоо. Сониуч зантай дээрхийн гигантанд Харар зөвлөлтийн улс төрийн бодлогоос эхлээд реактив хөдөлгүүрийн бүтэц үйл ажиллагааг хүртэл таниулан зааж байв. Харар далай ламыг маш их зүтгэлтэй 10 өгүүлбэр орчуул гэхэд 20 өгүүлбэр орчуулдаг тийм л зүтгэлтэй сурагч байлаа гэж дурсан нь бий. Ийхүү далай ламтай барууны шинжлэх ухаан буддын шашны тухай ярилцаж мэдлэгээ хэлсээр нэг л мэдэхэд 7 жил өнгөрчээ. Тэр хоёр итгэлт найзууд болж нэг нэгнийхээ зан сэтгэхүйд тун их нөлөөлжээ. Харар төвдийн төрийн албанд ажиллахын зэрэгцээ төвд үндэсний угсаатны зүйн төрөл бүрийн мэдээлэл цуглуулж олон гэрэл зураг авч төдий хүртэл хаалттай байсан төвд орныг наривчлан судалснаар нэртэй төвд судлаач болсон түүхтэй. Нууцлаг төвд орноо өдий олон жил амьдарч шашин төрийнхэн тэргүүнд шадарлаж байсан Харар төвд хувцас өмсөж төвд үндэсний зарим зан үйлийг гүйцэтгэн нэг ёсондоо тэр ахуйд уусан шингэсэн гэдэг. 1951 онд Хятадууд төвдөд нэвтрээгүйсэн бол магадгүй насан туршдаач үлдэх байсан юм билүү хэн мэдхв. Тэгэхэд Харар ахаад Англын нэрмэгт шахагдан ам аврагдахын тулд зүгтхаас өөр аргагүй болжээ. Ингээд далай ламыг энэтхэгт дөрөвхөөс өмнөхөн Харар энэтхэг рүү мордлоо. Энд нэг зүйлийг тодруулахад Харар SS элснээ хэнд ч хэлсэнгүй. Өөрийгөө Германы уулчин гэж танилцуулдаг байжээ. Далай лам олон жилийн дараа сонноос Харарыг SS-ийн гишүүн байсныг уншиж мэдсэн гэдэг. Эх орноосоо 39 онд гарсан Харар ийхүү 12 жилийн дараа 51 онд Австрид эргэн очиж төвдөд өнгөрүүлсэн 7 жилийн дурсамжаа бичжээ. Далай ламд шадарлаж явснаа өгүүлсэн энэ ном төвдийн тухай дэлхий дахина бараг юу ч мэдэгдээгүй байсан тэр үед ёстой л жинхэнэ бестселлер болжээ. Харарын дурсамжийг 53 хэлнээр орчуулж олон удаа хэвлэж байлаа. Ингээд хэдэн жилийн дараа Эгрийн хойд хананд авирснаа дурсан цагаан аалз хэмээх дурсамж бичсэн нь уншихад бас сонирхолтой бүтээл юм. Австри орондоо эргэж ирсэн Харар зохиолч судлаачийн амьдралаар намуухан амьдарч байлаа. 90-ад онд Холливуудынхан түүний бичсэн төвдөд өнгөрүүлсэн 7 жилээр кино хийхээр зарласан байна. 1997 онд өргөн дэлгэцнээ гарсан энэ киноны гол дүрд Брэд Питт тоглосныг бид сайн мэднэ. Кино зураг авалтын үеэр анхаарал татсан нэг үйл явдал болсныг энд бас дурдууштай. Тэгэхэд Зальцбург хотын сэтгүүлч Жеральд Ланнер дэлхийн 2 дугаар дайны дараа Берлиний улсын архиваас авсан нэг баримтыг Вашингтон хотоос олсон бөгөөд тэр баримтад SA буюу тэргүүн давшилтын хорооны гишүүн Хенрих Харарын гэрлэлтийг бүртгэсэн тухай тэмдэглэсэн байжээ.
Үүнээс болоод ихээхэн шуугиан дэгдэж Харрер алдартай геофизикч Альфред Вагнерын охин Лотте Вагнертай гэрлэж гэрлэлтийн баталгаагаа хурдан гаргуулж авахын тулд СС-д элсэн гэдгээ мэдэгджээ. Нацистийн төр засгийнхантай холбоо сайтай байсан Лотте бүсгийн хувьд нэрээ бодсондоо гэхүү намд элсээгүй хүнтэй суух хүсэлгүй байсан нь тодорхой. Гэхдээ Холливуудынхан киногоо сурталчлахын тулд зориуд ийм шуугиан дэгдээсэн байх бас магадлалтай юм. Ямар ч тач Харрер нэр төрөө сэргээхийн тулд тийм ээ би тэр байгууллагад элсэн нь үнэн. Гэхдээ би СС-ийн дүрмт хувцсыг амьдралдаа ганцхан удаа 20 өдрөө л өмссөн. СС-д элсэндээ би маш их харамсдаг. Гэхдээ төвчээд өнгөрөхөөс өөр арга үнэндээ байгаагүй. СС-д элсэн тулдаа би Нанга Парбатад аврах эрхтэй болсон. Үгүй бол намайг авахгүй байлаа. Тэгэхэд би залууч байж, аагтайч байж, уулын спортоор амжилт үзүүлэхийг хүсч байлаа. Гэхдээ СС-д элсэн минь том алдаа болсон гэж мэдэгджээ. Улс төрийн энэ шуугианыг Хятадын төр юу гэж зүгээр өнгөрөөх вэ? Далай лам Хенрих Харрер хоёрыг нацистийн Германтай холбоотой байсан гэж мэдэгдээд одоо хүртэл Далай ламыг цагтаа нацистийн Германыг дэмжиж байсан гэж үе үе буруутгаж байгаа билээ. Үүнээс болоод Далай лам Хенрих Харрераас нүүр буруулсан уу гэвэл харин үгүй юм. Өөрөөс нь 22 насаараа Харрерыг үргэлж итгэл дандаа хэмээн хэлж байлаа. Дээрхийн гигантон Харрер хоёр их олон жилийн турш үе үе уулзсаар харилцсаар байжээ. СС-ийн гишүүн байсан нь илчлэгдсэний дараа Далай лам түүнд сэтгэлд нь ариун бол айх зүйлгүй гэж хэлсэн удаатай. Дараа нь 2002 онд төвдийг чөлөөлөхийн төлөө тэмцэхэд хоёргүй сэтгэлээр тусалж явсанд нь талархаж явдгаа нийтэд мэдэгджээ. Австрид буцаж очиод Харрер уулын спортоо орхисонгүй. Анде нуруунд авирч Аляск, Африк, Папуа Шинэ Гвиней зэрэг олон газраар аялан Бразилийн Шингу омгийн индианчууд, Суринамчуудтай уулзаж Шинэ Гвинейд байхдаа хүрхрээний сунсанч ам гарч 58 оноос гольфоор хичээллэн сонирхогчийн улсын аваргад төрүүлжээ. 85 настайдаа уулын цанаар гулгаж ууланд явсаар байсан Хенрих Харрер 2006 оны 1 сарын 7-нд 93 наснда өвд болжээ. Харин Холливуудынхан Хенрих Харрерын СС-ийн гишүүнчлэлтээр шуугиан дэгдмэгт зайгаа барьж киноныхоо нээлтэд хүртэл урьсангүй. Эргээд бодох нэ, энэ бол уулчид нацистууд төвдүүдийн түүх гэхээсээ илүү амжилтад хүрэхийн төлөө алдаж онож өсөж хөгжсөн нэгэн залуугийн амьдралын түүх юм. Амьдрал жамаа таниулж амс хийж тэмцэлгүй ажин түжин байхад амжилт аяндаа ирдгийг харуулсан бодит түүх юм. Тиймдээч Хенрих Харрер төвдөд өнгөрүүлсэн 7 жил номдоо хаач явсан би төвд орныг сангалсаар явна. Сас хотын хүйтэн сэлмэг тэнгэрт гих сарны гэрэлд дээгүүр нисэх хун галууны дуу галжигүүрийнхэн сэрчигнэ өдий хүртэл чихэнд минь сонсогдсоор байх шиг гэж өгүүлсэн бизээ.